дэлхийн брэндүүдийг агуулгаас нь 50-70% хүртэл одоо нэг дор хямдардаг дэлгүүр орж үзэхийг хүсэх юм бол иш ирээрээ гэдэг нэг газар би зааж өгсөн байгаа. Тэгээд энэ влогийг хийх гэж бүр маш их хөдөлмөр цаг хугацаа зарцуулж маш их хичээл зүтгэл одоо зүрх зориг гаргаж хийж байгаа. Яг нааша ирэхэд өөрөө маш их зардал. Дээрээс нь тэгээд одоо хятадаар ингээд нэг бичлэг хийх зөвшөөрөл ерөнхийдөө одоо яг дэлгүүрийн худалдаач болгоноос гуйгаад, класс болгоноос гуйгаад орно гэдэг үүрэг төвөгтэй байдаг. Тэгээд дээрээс нь юм болгоных нь үнийг харуулж байгаа. За дээрээс нь мэдээж одоо яг хамгийн их хүний сонирхдаг брендийг олно гэдэг манаас өөрөө бас их судалгаа мэдрэмж байгаа юм л да. Тэгэхээр та бүхэндээ зориулж чадаа ямар ч байсан хамгийн хүмүүст хэрэгтэй байх гэсэн брэндүүдийг танилцуулж байгаа. Тэгээ энэ одоо яг энэ 2 дугаар хэсгийн видеон дээр болохоор Anta, Skechers, New Balance, Converse гэсэн 4 брендийг танилцуулж байгаа. Тэгээ одоо заавал хүмүүс дууламар нэг юм байна л да. Энчээ бүр ингээд тасархаа хямдарсан пүүзнүүд байна л да. Ингээл үндсэн үннээсээ одоо энэ ингээд 179 ёо гэж байна. Тэгэхээр чин 179 чинь 85,000 орчмоор ийм гой пүүзнүүд бүр ингээд төрөл бүрээрээ байгаа даа байхгүй юу? Гоё кэтвэ. Амар чанартай. Энийг ердөл 112,000 орчмоор лагна гэсэн үг шүү дээ. Яг би нэг Ёны хан шиг бас зүгээр баримжаалж хэлээд байгаа шүү. Бүр нарийн товс хямдхан болно гэсэн. За энэ 219 юм 100,000 төгрөгийн үнэтэй өмд байна. За тэгээд хэдийг авал тэгээд ингээд хямдарна гэж бас зөндөө нөхцлүүд байгаа. За тэгээ ингээд 200 эдэн 200 эдэн гэл ингээл төрөл бүрээр л байж ин да. Тэгэхээр бас энэ Антагийн өөрийнх нь аутлет дээр бас та нар хүсвэл орж үзээрэй гэж зөвлөмөр байна. За нөгөө Skechers ч юм байж байна. За ийшээ нэг хальт ороод харуулъя. За Skechers өөрөө бас тодорхой хэмжээр янз бүрийн жоохон үнийн хэлбэлцэл айгүй өндөртэй брэнд учраас үнүүд нь бүр ингээд 1100-аас ахуулаад 600 700 гэл. Тэгээд доошоогоо 599 мэсгээ явчихж जैन. Тэгээд та бүхэн маань үнийг нь аль болох 2 хуваагаад ард нь 3 тэг нэмээд бодчорой гэд би хэлээд байгаа шүү. Тэгэхээр ер нь бол баримжаа гараад иччихнэ. За тэгээ ингээ үзүүлж яхад хүмүүст таалагдах юм гарах юм бол өөрөөсөө ирээд үзэж болно. Тэгээ би ер нь миний ойлголтоор л дандаа л ер нь бас болж өгөө санхүүгээ хэмнэ гэж байгаа бол наашаа ирээд хувцас бөөндө тавьчих нь арай л хямдхан тусаад байдаг юм л да. Тэгээ бусдын хувьд бас тийм байх болов гэж найдсандаа үзүүлж байгаа шүү. Тэгээ одоо ч хүн болгон л бас дэмий юмд ч юм уу дэмий зарлаг гарахыг хүсгэ болчихсон цаг үе шүү дээ. Яа нэг нууг хэлэхэд те. За Skechers байла. За нөгөө хүмүүсийн дуртай таавчгны Crocs гэдэг брэнд байж байна. За дараа нас Converse байгаа. За New Balance гэдэг брэнд байна. Энэ бас их харьцангуй үнэтэй 1559 ён гэж тий одоо ойролцоогоор баг 7-800 мянган төгрөгийн үнэтэй кэтүүдч байна. 440 ён, 377 ён гэд 699 гэд ингээд бүгдийг 2 хуваагаад ард нь 3 тэг нэмээрээ гэж хэлээд байгаа шүү дээ тий. За ийшээгээ болохоор ингээд 390 гэвэл ойролцоогоор 180 мянган төгрөг болоо явчихаар шинжтэй доошилж байна. Хамгийн гол нь гой чанартай. Бас нэг айгүй гоё брэнд байдаг юм аа нөгөө юу. За энэ хүүхдийн китнүүд явж байна. За одоо энэ чинь 90,000 байна л да. 190 гэдэг чи тий. За 290, за 110,000 төгрөг. За надад нэг Nike-гийн ийм кит байдаг байхгүй юу. Тэгээ тэрийг чинь би бараг 600,000-аар авч ирсэн. Тэгэхэд энийг болохоор 899 гэдэг чи би бараг 380,000 төгрөгийг авчихаар байгаа байхгүй юу. Яг миний сонирхож байгаа төрлийн загвартай юм байна. Тэгээ би энийг туршихаар шийдлээ. Энэ хөөхөн миний яг стилийн юм өслөг цүнхнүүд байна. За би нэг ийм кет авахар боллоо. Тэгээд айгүй хамтан болчлоо. Ягаад гэсэн чинь тэр надад таалагдаад байгаа өслөг цүнхийг авах юм бол бүр хямдарна. Энэ өслөг цүнх нь хөөх хямдар.
юу вэ? 100,000 болно гэнэ үү? Энд чин бүр авахаар ойролцоогоо баг би бол дотроо 400-500 авахаар юм байна даа гэж бодож байсан байхгүй юу? Юм авах тусам илүү хямдраад идэг юм байна. Тэгээд надад өмсөд ажиглагдсан юм гэвэл үнэхээр эвтэйхэн юм байна. Тэгээд тэгвэл халууцгааргүй. За манай буудал нөө фитнестэй байгаа учраас би ядаж явахаас өмнө 4-5 хоног жоохон дасгал хийчтэй юм шиг бодоод байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол тэгэл бас л хөдөлгөөний дутагдал үүсэх гээд байдаг шүү дээ. За next Converse. За Converse бол угаасаа одоо ингээ намайг надад одоо энэ яга бага хар байгаа. Хүү гэж тэр амар хамтарсан юм бэ. Юу вэ би чи энийг хитэр авлаа. Яг нөгөө их дэлгүүр E-Mart-аас яг салбараас нь авдаг байхгүй юу? Тэгэнгүүт энэ ч бүр амар хямдхан 275 өгдөг. За яг уу энэ арай өөр загвар нь болохоор юм хямдхан байж магадгүй. Гэхдээ ер нь бол бүр бүгдээр амар хямдхан байх юм. Оо энэ ямар гоё загвар вэ те. За Converse дуртай хүмүүс байх юм бол иш outlet гэсэн шиг бүр нам хямдарсан байна. Тэгээ миний миний өмсдөг загвар чи энэ ч байх шүү дээ. Би юм өндөр арзар ултайг өмсдөг. Миний гутлын нэр биш шүү дээ. Өмсдөг байхгүй юу? Энэ миний авснаас бүр хэд дахин хямдхан байна. Бүр амар хямдхан байна. Бараг 50% хямдхан байгаад байна. Энэ бүр амар хямдхан. Дандаа бүр юу вэ? Одоо ингээл 150 мянган чи дандаа 2 надад шүү дээ хамгийн гол нь. Аль би басна? Би бас чам зөндөө хайртай шүү дээ. Мами. За Converse-оор ирэх юм бол бүр хангалттай хэмнэлт идэлх юм байна шүү. Бүр маш хямдхан байна. За би тэ дахиад хэлье энэ дээр байгаа үнүүдийг 2 хуваагаад ард нь 3 тэг нэмээд ботчоо гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр шинэ жилийн загвартай Converse ямар хөөрх юм бэ? Би нэг хайруулав. Ямар хөөрх юм бэ? Энэ араа 510 ян. За 250 мянган төгрөг орчим юм байна. Өстой гоё ядчих. За тэгээ та бидний гол бас энэ ч ирсэн нэг том зорилго одоо байна. Юу вэ гэвэл Nike outlet асар том амьдралдаа харж байсан миний л хамгийн том Nike-гийн бүр амар том агуулх ёо. За энд бас нэг юм outlet хятад outlet байна. За энэ бас өөрийнх нь юм гоё Snoopy, Garfield энтертэй юм локал бас байна. За Miniso бол угаасаа нэг ороод ах шаардлага байхгүй гэж би бодож байна. Ягаад тэгэхээр Miniso манад байдгаас нэг онцгийн тийм ялгаатай юм бол байдаггүй. Харин хэрвээ та нар дараа хүсэх юм бол би Muji гэдэг дэлгүүр орж үзэх сонирхолтой хүмүүс л үзүүлж болж байна. Uniqlo оруулж үзэж болж байна. Uniqlo бүр 3, 4, 5 давхар Uniqlo байгаа. H&M орж ирж болж байна. Zara орж болж байна. Яг нөгөө Монголд байдаггүй брэндүүдийг ингээд толилуулж болж байна. Түүнээс Miniso бол Монголд зөндөө өөл байгаа шүү дээ, тий.